ард түзөө үзүүлж байна. Шаацгай алаг тууж 4-р бүлэг. Ялалтын гэгээ нэгдлийн залуу малчтын анх дугаар зөвлөгөөнд анх удаага илтгэл тавьж туршлагаа хуваалцсан аюурыг аймгаас ирсэн дарга нар мөн урилгаар ирсэн ардын их хурлын депутат Жамц гэж хүн сайн үнэлсэн байна. Гэвч шагналд тодорхойлохдоо түүний намтар мөн нэгдэл нийгэмд хамгийн сүүлд элссэн нударган баян гаралтай гэдгээр өөнтөглөн хасаж оронд нь Жамганы нэрийг явуулсан сурагтай. Мэдээж Жамганыг наваан даргал зүтгүүлсэн нь мэдээж. Үүнийг сонссон аюур үл тоосон байна. Түүнд нэр төр биш итгэл үнэмшлэл хэрэгтэй байлаа. Зүс ижил 2 алаг морь унсан 2 морьтон ухаа дүрлжин зүрэг замаар нарийн цагаан тоос босхон дэргүүлсээр гарч ирлээ. Үүс нүүлгэн сэвэлзэх, намрын сэвшээ салхи, шивэн толгой налуулан бүжиглүүлэх агаад намрын өр орсон шаргал тал өмнө нь хаяагүй цэлээн. 2 морьтон дөрүлж дээр морноосоо бууж түр амсгийлээ. Ас дэртэд харагдах уулсын бараа, тэнгэрийн хаяатай нийлэн сүмэлзэх талыг харж, завлан суусан эдэрмэг насны ир хар торгон дээлнийхээ ингэр замыг задгаа тавьж, дээлийнх нь ингэрээр хөх торгон морин цамцны зах цухын. Ялгүй онгордуу хонин бор нүдтэй, ерөнхий байдал нь нас багшигсэн эхэл юм үтсэн хижээл насны хүн шиг тулахтай энэ бол аюур болоо. Харин тод хүүхэнгийн торгон дээлээ өөрөөр имжиж, нарийн шар бүс өндөр гуайлаг биеэ тодруулан, жавхайтал бүслэн дончтой нарахгүй цагаан сэрсэн малгайг дугтуулан тавьсан нь хинх хүний нэдэнд нин содн давхраатай алаг нүдэрээ инээсэн нүдшүүд нь гэрэлтсэн нүдэн дулаахан 30 орчим насны энэ бүсгүй бол аюурын эхнэр Дэжидмааж. Энэ хоёр гэр бүл болж гэгээн наран доор эрийн болсноос хойш даруй 10 жил өнгөрчээ. 3 хүүхдийн эцэг их болсон энэ хоёр хүн малгүй энэ зилүүд уудам талд хаашаа юунд ингэж яаран довтлох нь нин учиртай бүлгөө. Сумын төвөөс даруй 2 өртөө хэр газар зустаг тул сумын төв орохоор өглөө эртлэн мордоод явж буй энэ ажээ. Нөхөртөө морио бариулчаад доод жалга руу орон бие хөнгөлчгөөд гарч ирсэн Дэжидмаг за явах уу хэмээн аюур эхнэрлүүгээ харан асуугаад жинжүүдэд дөрөөгөө дуугарган мордлоо. Зүс ижил 2 алаг морь зуузаа холбон ярилцтал хатирч хөлд орох хүмүүл тааны толгой бутран унаж үлдэнэ. Талын дундуур зураатал алсрах замыг дагаж дэргүүлсээр нэг багахан хөтөл тонгооход өмнө нь жижигвтер суурин зэрэглээн дунд дайвалзаж цайвалзан харагдана. Аюур Дэжидмаа 2 морин цагаас өмнө хуучин хийдийн тууран дээр өндөөсөн сумын төв гэж 2-3хан нэг давхар байшин бүхий эхэн хайл нь хашаагүй задгаа буусан суурингийн урдаасаа 2 дахь удамны хамгийн баруун захын хашааны үүдэн дээр очиж буулаа. Нарийн шургаахан хашаан доторх 2 гэр хөл хөдөлгөөн ихтэй нь андашгүй. Хүүхэд гуйлдэж хашааны гадуур морь мал дүүрэн харагдана. Аюур 2 морио хашааны шонгоос уйчхаад ширэн богцтой зүйлэн барьсаар баруун талын багавтар хэрнээ ханын эрс өндөртөө товхийсэн цомхор гэрлүү яван орлоо. Тогоон дээр хийсэн хоолны уур хүмүүсийн амьсгалтай холилдсон пүнхийсэн агаар угтан ав. Гэр дүүрэн хүмүүсийн нүд аюур Дэжидмаа 2 дээр туслаа. За сайн байцгаана уу хэмээн мэдлэхэд гэрт байсан хүмүүс бүгд л өндөр нам дуугаар сайн байна уу гэж мэдлэлээ. Дээшээ суу хэмээн урахад аюур гэрийн баруун талаар өгсөж харин Дэжидмаа зүүн талаар өгсөж суулаа. Энэ бол өвгөн гүнчил 80 насныхаа ойг ураг төрөл ахан дүүсийнхээ хамт тэмдэглэж буйна энэ ажээ. Нэг нүд муутай намхан шар өвгөн өндөр эдэний араас харагдахгүй шахам суух нь гүнчил гих өвгөн аж. Аюур өврөөсөө хөөргөө гарган гүнчил өвгөнтэй эхлээд тамхилав. Нас сүүдэр 80 хүрч байгаа ч өгийн хөнгөн шингэн хүн болохоор таньж мэдхгүй хүмүүс өвгөн гүнжлийг жаргал гарч яваа хэмээн хармаар ануухан ажээ. Гүнжил өвгөний хөвшин надмид хөвшин Дэжидмаад дөхөдсөн. За охин минь танаахан сайн уу? Өвгөн бид хоёр танаад оройтож хэл хүргээд ирж чадах болов уу гэж харж байлаа. Гэхдээ Дэжидмаа аюур хоёрыг ихэд хүлээж байсан нь андашгүй.
За охин минь, танайхан сайн уу? Өвгөн бид хоёр танаад оройтож хэлэх үргээд ирж чадах болов уу гэж харж байлаа гэх нь Дежитма аюур хоёрыг ихэд хүлээж байсан нь андашгүй. Өвгөн гүнчил аюурын аав санж хоёр бол эцэг эхээс хоёулахна бөгөөд нутаг орондоо амьдарч байгаа ганц ачин аюур аж. Харин аюурын ах дүү нар хот хүрээ бараадан газар сайгүй таржээ. Өвгөн гүнчил босож, "За хүүхдүүд ээ, нутгийн зон олон минь, ах дүү нар минь ээ. Та бүхнийг хүрлцэн ирсэнд өвгөн би баяртай байна. Мөн миний ач аюур хаа холоос их нэртэйгээ зорин ирж өвгөн намайг хүндэлсэнд баяртай байна. За хүүхдүүд минь, өвгөн ах шигээ өндөр насалж, өнөр өтгөн айл болоорой. Би чинь эцэг эхээс хоёулахна. Миний дүү санж минь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Гэхдээ миний дүүгийн 5 хүүхэд бүгд сайн яваа. Би ч гэсэн мөн 8 хүүхэдтэй. Ач хуч нийлээд манай хоёрын үр хүүхдүүд 100 гаруй хүн байна да. Хэдийгээр дүүмэн Тэнгэрийн оронд байгаа ч гал голомтыг нь залгаж нутагтаа үлдсэн хүү аюур нь ирж намайг баярлууллаа. Би аюуртай их хайртай. Их ухаантай хүү байгаа юм. Манай адууны үндсэн өгшил болох Шаазгай алаг адууны өгшлийг өндөр өргөж яваа хүн байгаа юм да. Би ачтай хайртай. Манай дүү санж гэж хүн л энэ алгуудын өгшлийг гаргаж ирсэн юмдаг. Өнөөдөр энэ алаг адуунд надад л гэхэд аймаг бүс сумаас надад 20-од төгрөг 60 дайраг авч өгсөн байдгийм. Харин манай санж мөн л ийм л төгрөг айрагтай байгаа байх. Нэг үе тоогийн голын тод алгууд гэж санж бид хоёрын алгуудыг хэлдэг байлаа. Манай аюур харин бид хоёроос удахгүй амжилт айраг төгрөгөөр давах байлгүй дээ. Өнөөдөр дөнгөж 30 гарч яваа залуу хүн гэхэд аль хэдийн нэр алдарт хүрчихсэн яваа хүн шүү дээ. За өвгөн ахыгаа уучлаарай. Миний алаг азарганы өгшил төлийн үр шимийг ганцхан манайхан бус сум орон минь бүгдээрээ хүртэж байгаа болохоор өвгөн би ийшээ хилтэйгээд орчихлоо. За хүүхдүүд эдцгээ ууцгаа хэмээчгээд суулаа. Өвгөн ширээний араас босон гарахтаа аюураа хоёулаа уулзаатахыг хэмээн дагуулan гарч ирлээ. Бөгчмхэн гэрээс гарч ирсэн аюур малгайгаа аван толгоогоо сэрүүцүүллээ. Өвгөн гүнжил. За танайхан сайн биз дээ. Гүнэн чамайг л их харлаа шүү. Сүүлийн үед хүүхдүүд морь маланд ойртуулхаа байлаа. Манай энэ хүүхдүүд ач нар гэж адуунд ойртдог хүн ховор байх юм. Харин чи овоо уяад байх юм аа. Чамаас очиж асуу гэхээр манай энэ хэд хөдлөхгүй юм гэсээр хашаанаас гарч уяатай байгаа аюурын 2 алаг морийг хараад өвгөн ихэд баясаж. Энэ алаг адуунуудыг харахаар би бүр сэтгэл хөдлөөд байдаг юм. Өнгөрсөн жилийн наадмаар уях гэж байгаад болсон алаг морь чинь мөн үү гэхэд аюур. Аа тийм ээ. Энэ Дежитмагийн унаж ирсэн алаг морь энэ жил нийлж байгаа юм. Ер нь нэг уйж үзэх санаатай байгаа. Энэ 2 алаг чинь ах дүү 2 байхгүй юу гэхэд өвгөн сэтгэл их л өөдрөг. Миний хүүч манайхны нэрийг өндөрт өргөж яваа хүн дээ. Гүнэн их баярлдаг шүү хэмээн 2 алаг морийг тойрч хараад гэртээ орлоо. Оройхон намрын нар нилээд тонгойсон хойно сумын төвөөс хөдөлсөн аюур Дежитма 2 өчийн бүрийтэй уралдан анирвгүй хүндээгэр хадруулсаар шөн дундын үед л гэртээ ирэв. Төвөөс ирснээ маргааш өглөө нь аюурыг адуунд явсан хойно нэгдлийн дарганаар ирээд явсан байв. Зэрэгэлдэх сумын нутаг отрын бүс нутагт адууга отроор авч гарахыг даалгасан байв. 2 хоноод аюур адууга аван оторт гарлаа. Намрын сайхан налгар үдэш гаваа хоёулаа хийж өглөө үүрээр боцсон адууга эргэж явтал халтар азрын адуунаас нь алаг үрээ нь алга болчихсон байв. Яран сандар майхандаа ирэн гаваад дуулган хоёул адууны хөлнөөс алсуур мөр хэмжвэл 2 морьтой хүн ирээд 3 морьны мөр болоод ботсон бүдгхээ мөрийг мөшгөн цаашаа явж гаваа адуундаа үлдлээ. Багуудын алдад мөр явсаар нэгэн өндөр гууж алга руу орчихв. Аюур алсгаан морой уйчхаад сэмээрхэн гитэн жалганы амсар тонгоовол хөхтөрлөг урт дамдын хоёул нужигнтал хурхиран унтаж байлаа. Аюур урт яргаа ташууран атхан очоод нэг дийлсэх гэснээ болж алаг үрээгээ тайлан аваад нөгөө хоёрын морины имэйлийг нь авч сул тавьчихад урт дамдан хөхтөрлөг хоёрыг өшөглөн бос хөөе хэмээн босгол цочин болсон тэр хоёр мэл гайхаж нүүр хийх газаргүй гөлөлцөн харж чадахгүй байв.
Эхэд ууртайгаар аюур. За, та хоёр мал хулгай хийвэл ямар ялтайг мэдэх үү? Та хоёр ч шоронгийн тав болж дээ. Ингээд хөөхтөрлөг царайгаа үрчийлгэн үхэнц дуугаар. Аюура, бид хоёрыг уучлаа. Бид хоёр ахиж хулгай хийхгүй хэмээн уйлган гуйх нь арга ядсан хүний ажил аж. Аюур тэр хоёрыг ээлжлэн хараад хинчин сэтсэн гэхэд урт дамнан гинж гонжийсэн шар нөхөр хөөхтөрлөг рүү заалаа. Аюурд далан булчиргаагаа тоочж үннээ өтсөн тэр хоёрыг аюур хоёр морийг нь нэг авч явах гэснээ болж нэг морийг нь хөдлөн дунд нь нэг морь үлдээгээд боцов. Дундаа нэг морьтой үлдсэн хөөхтөрлөг урт дамдан хоёрын өчигдрийн уусан архи нь гараагүй биеийг нь сул байлгаж нам цохиулан унаж баригдсан нь энэ аж. Тэр хоёр сундалтан буцаж захын айлд хүрч унаатай залгачхаад аюурыг хүн амьтанд ярих үе цагдаа сэргийлэхэд хэлсэн байх үе гэж хэл сураг битүүхэн тавьж явдаг болов. Харин аюур тэр явдлын дараахан жамгантай таарад хаяага хадардаг хулгайч нартаа хар гараа татаарай гэж хэлээрэ. Чийч гэсэн үүний ард байгааг би мэдэн шүү. Гэхэд нөгөө аманцар ангалзаж явдаг жамган бүлэг залгсан мэт гөлөлцөөд би үүнд чинь хамаа байхгүй. Дорилог урт дамдан хоёрын л хийсэн ажил байх. Гэж төгтчиж царай нь бараан хэсэг зогсноо салахын түүс болж шалхан шиг холдон одов. Гүнчил өвгний насны найранд очсноос хойш сар орчим хугацааны дараа аюурыг гүнчил дуудууллаа. Аюур дуудуусных нь маргааш нь очвол өвгөн хэвтэрт орчихсон байв. Тэрээр сулхаан дуугаар. За, гүнээгийнх нь хадан гэртээ буцах цаг нь болж байгаа юм шиг байна. Гүнээ нь юундаа харамсав. Хангалттай эхийг үзэж тууллаа. Миний хүү аюураа, чамд нэг л зүйлийг захих гэсэн юм. Манай энэ хэдэн хүүхэд бүгд хот хүрээлүү шигдээд малын цаагуур явах хүн олдохгүй бололтой. Миний нэг ач байгаа юм. Чи танин да. Манай чүлтмийн хүүхэд Батсүх яагав? Одоо хөөрхий нас 12 хүрч байгаа хүүхэд. Маланд их дуртай. Хөдөө мал хоёрт их амьтай хүүхэд байгаа юм. Даанч эцэг их хоёр нь гэж мал мах хоёрыг ялгадгүй хоёр хүн хүүгээ хөдөө гаргахгүй гэх юм. Манай чүлтэн уг нь малчин хүний хүүхэд хөдөө арай сэтгэлтэй баймаар юм. Тэгэх гэд үгүй шүү. Эхнэр нь яах вэ? Хотын хүүхэд тэр юугаа мэдхэв. Намайг унснаас хойш энэ хідэн адууг чийл эргэж тойрч харж байгаараа да. Манай энэ хід бүгдийг нь зарж үрээд дуусгачих магадгүй. Миний хувь тавилан байвал Батсүх хүү минь хөдөө гарч ирж магад. Тэгвэл чи Батсүхийг дагуулж адуу мал маллах арга ухаанд морь уух эрдмээсээ зааж өгөн шүү хэмээлээ. Өвгний биеийн нилээн дордсон нь илт үгээ зөөж ядан ярих түүний үгийг аюур анхааралтай сонсож байлаа. Өглөө нилээн эрт ирсэн аюур гүнжил өвгний бие сэтгэлийг нь бодож орой нар хүйшилсэн хойно л сумын төвөөс гэрлүүгээ мордлоо. Маргааш өглөөн нь эрт боссон аюур унаага юулэхээр гэрээсээ мордов. Шүн унсан цан хэрүү өглөөний наранд бөнжигнэн тал дундуур явсан аюурын мөр тодрон харагдана. Өчигдөрхөн төвөөс ирэх замдаа хумигсан адуунууд нь холгүй хонжээ. Харин нэг азар гадуу нь алга байлаа. Аюур унаагаа солиод мордох гэж байтал доод хөндөгөөс 3 морьтой хүн ирж яваа харагдана. Тэрээр морио эмээллээд ирж яваа хүмүүсийг хүлээлээ. Тандгаас солгой содном гэж панз 8 гүйлгэдгээрээ алдартай зэргэлдээх сумын нэг нөхөр байв. Тэдгээр хүмүүс аюуртаа мэдлээд адууг өлөн нүдээр сонирхон харна. Харин солгой содном аюурыг дуудан зайдуу аваачаад "За аюур минь, эдгээр хүмүүс чиний энэ шаазгай алгуудаас худалдаж авах юм гинэ. Намайг газарчлаад өгөөч" гэсэн юм. Чи эдгээр хүмүүстэй ярилцаад үзэхгүй юу гэв. Өндөр нуруутай бусдаасаа арай ахимэгдүү байрын хүн аюурт хандаж "За дүү минь, юуг нь нуух вэ? Бид холоос явна. Чиний энэ алгуудыг нэг хүн надад ярьсан юм. Тэгээд л сонирхож явааны. Манайхны адуу танаахнаас холгүй энүүхэн доох нь оторлож байгаа. Адууга эргэх далимдаа л танаахаар ороод гарыг гэтэл эхнэр чинь адуундаа явсан гэсэн юм. Тэгээд л хойноос чинь ирж байгаа юм" гэж эхэд ээлдэг өөрөмсгөр ярьлаа. Аюур үрээгээ зарсангүй.
Учир нь энэ солгой содномтой жамган их найз. Жамганыхаар байнга ирж очдгийг сайн мэднэ. Айгүй бол жамган л солгой содвыг явуулсан байж магад. Солгой соднон биш, жамган л аюурын үрээнээс авах гээд өөрөө нүүргий болохоор содвыг явуулсан байж таарна гэж бодсон нь үнний ортой байлаа. Сүүлд дуулах нь солгой содномтой ирсэн улсууд нь жамганы хамаатнууд байж таарав. Аюурын алаг үрээ хурдан байна гэж хандгайтын голын айлуудад хаврын салхи шиг мэдээ тархав. Энэ яриа нар гудайсан тэнгэрийн доорх бүлээн салхи сэвэлдсэн зуны орой Яринпилийн хоттой айлын уяан дээр хөвөрлөө. Яринпил хэмээх энэ голдоо хамгийн өндөр настай, өргөн шанаа бүхий, буурал сахалтай лагстон биетэй хөгшөнд гаднаас орж ирсэн хүүн энэ мэдээг дуулгахад. За тэр чин тэгвэл нөгөө тойгийн голын алгуудын угшил гарчээ дээ. Эзэн л мэдэн дээ. Гайгүй шиг уй чухал ганц аюурын нэр бус сум орон нутгийн нэрийг гаргах хүлэгч байж мэдэн дээ гэд бодол хийлэн сууснаа өргөн нүүрэн дээгүүрээ он цагийг гүйлгэн үзэх мэт бодол хийлээд гэнэт чанга паргэ дуугаар. Намайг залуу байхад санжийн алгууд гэж олон алаг морд маш сайн давхидаг байлаа. Тэр үед чинь олон хүн санжийн алаг азрахны төлөөс азрах тавьсан юмдаг. Нэг үе манай тойгийн гол баахан шаазгай алаг шиг алаг адуунууд л уралддаг байлаа. Энэ үеэс л манай тойгийн голын нэртэй алаг адуунууд төрөн гарсан юмдаг. Манайх ч гэсэн нэг алаг үрээ аваад азраг нэг жил гарын тавиад л алдчихсан юмдаг. Тэр алаг азрагны төл ердөө 2 охин унаг гарсан юм. Нэг нь нэг их зудтай жил хайцсан мэддэхгүй алга болоод харин нэг нь манайд их олон төл өгсөн юмдаг. Энэ гүүнээс гарсан хээр алаг мороор би залуу уяач байхдаа сумаас анхны төрөөгөө авч байсан юм. Одоо яг үндсэн алаг зүсэнд байхгүй ч угшлан тасраагүй байгаа да. Аюурын хээргүй бол яах аргагүй шаазгай алаг азрахны угшил байхаас ч аргагүй. Аюурын аав нахиу санж гэгч хүн л энэ алаг азрахыг анх гаргаж ирсэн хүн юм шүү дээ. Ер нь энэ алаг азрахны үндсэн угшил бол гүнчил санж хоёрын үр хүүхдүүдэд л байх ёстой. Харин аюур аав санжийнхаа үлдээсэн буйныг овоо хадгалж байгаа юм байна. Нэг үе би алаг азрахны угшил тасарч байгаа юм байлгүй гэж бодоод байсан юм гэж хуучлав. Наадам болохоос өмнө аюур алаг үрээгээ сумгаанд тавихад тэрээр дундуурхан ирэв. Аюур хүү дугардаа "За миний хүү, битгий нэг их явуулаарай. Жаахан хөс суулгаад л ир" гэж зөвлөсөн аж. Харин зарим нь аюур энэ алаг үрээний уяаг ойлгохгүй байгаа хүн байна. Алаг үрээ муу байгаа юм байна гэж цуурсан сурагтай. Наадмын өдөр 60-аад үрээтэй цуг морцсон алаг үрээ гарааны зурхаагаас дундуурхан гарсан ч зул задарсан хойно нэхэн барьж эхлэв. Баринд ортож ирэх үеэрээ ганцхан дайраад урдаа байсан жамганы хул үрээ тэргүүтээ 3 үрээ ганцхан дайрч хажуугаар нь шурхийн оров. Алаг үрээ ийхүү анхныхаа төрөг авлаа. Нутгийн олон түмэн урмаар шагнаж байлаа. Яринпил өвгөн хамгийн түрүүнд ирээд аюурыг үнсээд "Манай тойгийн голынхон хизээнээсээ сайхан нааддаг улс та. Ойрын хэдэн жил сайн наадаж чадахгүй байсан юм. Одоо л бид сайхан нааддаг болох нь. Миний хүү морой сайн уярай. Ах нь чиний ааваас авсан алаг азрагныхаа угшлаар наадч л байна. Хэмэртэй адууны буйн нь хайчхав. Айраг алдахгүй л байна шүү" гэж ихэд сэтгэл өндөр хуучлав. Ямар ч байсан алаг үрээгээ төрүүлгэж чадсандаа хязгааргүй баяртай гэртээ бутсан аюур сэтгэл их л өөдрөг байлаа. Намар эртээ ирсэн ч цас орохгүй нилээд удлаа. Бараа нилээд туулгасан ч малын тарах твэрэгт халтай гэдгийг мэдэх малчин түмэн цасны хүслэн болж нэг хэсэгтээ тэнгэр ширтдэг ажилтай боллоо. Худаг усан дээр хүм малгүй овоорч 2 нарны хооронд усны хөрүүл хийж цаг хугацааг илээх болов. Өвлийн ихэнх сар нилээд явсан хойно нэг л шөнө нэвсийтэл цас дараад хонсон байв. Оройтсон өвөл төрхөө харуулж гэнэт цочор хүйдэрч хүм малын өвлийн бэлтгэлийг нэг сайн шалгаад авлаа. Харьцангуй хүүтэн байсан ч гэсэн өвлийн дүндээ өвс цас таарсан сайхан өвөл болж өнгөрлөө. Цаг зүтгэл адуугаа аваад оторт явхаар зэхэд байсан аюурын адуун сүрэг ганц малын хоргодолгүй онд минд орлоо. Оройтож төрсэн ганц нэг сарвайгаа тэжээлд оруулан онд минд оруулж хавартай золгов. Хаваржаандаа буусан аюурын гэрийг хаврын хөх хавсраг бөмбөлцтөл нүдэж савсгнуулан яндан гонгнон
дуугар хаврын ааш аягтай тэнгэрийн аяыг олох нь хэцүүхэн ажээ. Өглөөхөн бүртийх үүсгүй байсан тэнгэр гэв гинэт үүс хуралдаж байснаа том ширхэгтэй цас хаялж эхлэв. Гэрийнхээ гаднаас адууга дурндан сууж байсан аюур гэртээ орж ирэхдээ "За энэ тэнгэрийн ааш аягийг дээ. Нөгөө хідэн адуу төрүүхэн гол руу орж харагдсан. Шавар шавхаад унчих үедээ. Энэ тэнгэр хангаа нэг аяд бол мортхоос хэмээн их нэртэй хандан хэлээд толгой дээрээ орсон цасан ширхгийг гараараа унагчхаад хоймроо очин суухад эхнэр шинхэн чансан цайныхаа дээжнээс барив. Аавынхаа үеэс нэр алдран цуурайтаж өнөө хүрсэн шаазгай алаг адууны аюур цай ууд суухтаа бодлоо бэлчээж сэтгэлээ уудлан за ямар ч байсан аавынхаа бодож байсан хүслийг нь биелүүлж шаазгай алаг үрээгээ төрүүлглээ. Тоогийн голын алгууд нахиу санжийн шаазгай алаг гэж тойрсон хідэн сумаар тогтохгүй алдаршиж байсан алгуудын хурд аюурын үед ирээд нэг хэсэг нам хүмхэн байсан нь аюурын сэтгэлийг зовоож байсан билээ. Яг шаазгай алаг шиг үндсэн зүстэй адуу байхгүй ч гэсэн шаазгай алгийн угшил удам аюурт бол байгаа. Гоцгойд дээр үеийн алгууд шигээ хурдлаагүй ч аюур шаазгай алгийн угшлын адуугаар дажгүй наадчдаг билээ. Тэрээр жилийн наадмаар сумаас айраг төрөөгүй хоцорч байсан нь үгүй. Тэрээр хүн амьтны хар цагаан хилам хүрчгүй хэмээн хэрдээл айна. Гэхдээ хэдийн нутаг орон даяар л шаазгай алаг үрээний талаар наадмаас хойш ярьсан хэвээр. Энэ лав жишиггүй хурдан мал гарах байхаа хэмээн доор бүрэндээ нэмэрлэж хачирлан ярихаж. Газар гიშгэж ган туурайгаар мөрөө гарах болсон тэр цагаас нутаг олны нууцхан ярианы бай болсон алаг үрээ хаанаас нь ч харсан яг өмнөх алаг азраг нь ажээ. Нутгийн зарим өндөр настай хүмүүс хүн адуу хоёрын төрөл холдох тусмаа ойр гардгаа гэж үний юмаа хэмээн цуурна. Алаг үрээ хязаарлан соёолон хоёртоо жил тараалан төрүүлв. Алаг үрээг соёолон болдог хавар нь их хэргүй нэгэн шөнө ижил сүргээсээ алга болчихсон байв. Аюур хэдэн өдөр яваад олоогүй ч нэг өдөр нутгийн нэг хүн сураг гаргасан нь хэргүй хэдийн өвчгсөн байв. Аюур очиж хэргүүний толгойг ойролцоох толгойн орой дээр гаргаж тавьчихад буцав. Энэ хэргүүнээс алаг азарганаас гадна 2 охин төл гарсан билээ. Олон хүн аюураас 2 байцыг нь зарахыг гуйдаг боловч аюур яаж өгөх вэ? Алаг үрээ хэдийн нас бий төрч сайхан бие хийцтэй азарг болсон зунаа хөлн доглоод уйж чадсангүй. Шаазгай алаггүй наадамч давсгүй хоошиг байх юм гэж зарим нэг нь ярьж байлаа. Өөрийн буруугаас болж шаазгай алгаа хөлгүй болгочихлоо гэж санаашрах. Аюур өглөө уян дээрээ адууга тууж ирсэн хүүгээсээ "Миний хүү, алаг азарганы хөл ямар хөө вэ? Доголж байна уу?" гэж асуухад хүүн адууныхаа хойноос тэлүүлэх борныхоо амийг ангалзуулан "Ер нь их зовиртой байх шиг байна. Адууга явуулаагүй бололтой. Адуу нь ойрхон хонож" гэхэд аюурын сэтгэлийн хүндүр улам хүндүрлэх мэт болов. Хөлийг нь нутгийн морь мал хатгадаг галан дэгвч хүнийг авчран үзүүлбэл шөрмсөн сунаж хөдөлгөөнийг нь хорж гаднаа байлга. Аянда өөрөө эдгэн гэв. Дараа хавар нь хавчиг азраг нааданд уйхаар алсаас нь хөнгөлж ганц нэг бордон унаашир суулгаад ижилдэн тавив. Учир нь эд ороо нь орж байгаа учраас сэтгэл санаа биений хувьд тогтворгүй улирал тул нэг их азраг адуунд уяаны ажил хийх хэрэггүй гэдгийг мэдэх аюур гагцхүү алаг азраганд хураалгасан гүүнүүдийн төлийг бүрэн хүлээж авахыг л хүлээнэ. Тэр зунаа нас нийлсэн алаг азраг мөн л хол тасархай төрүүлв. Тэр хавар нь алаг азрагны төл 6 унаг гарав. 2 эр унаг гарсны нэгийг нь аюур гаваад бэлэглэв. Харин нэгийг нь аюурын найз галдан гихч зэрэгэлдээ сумын хүн худалдаж авав. Тоогийн голын хамгийн өндөр настан ярим пэлгэгч өвгөн аюураас алаг азрагны охин төлөөс нь гуйсан ч аюур харин хойтон хавар эр дааг өгөхөөр болов. Ярим пэл өмнөх шаазгай алаг азрагны төлийг санжаас худалдаж авч байсан боловч алдчихсан ажээ. Шаазгай алаг азраг нас нийлснээсээ хойш сумынхаа наадамд 5 жил дараалан төрүүлв. Сумын ард иргэд азрагны төрөөг хэдийн хүүхэд хөгшдгүй л мэддэг болж. Аюурын алаг азрагал биз хэмээн ярьдаг болжээ.
Ганц нэгэн удаа л айрагцныг эс тооцвол урдуураа улаан хөлтэй амтан давхиулсангүй. Алаг азрааны үр төлийн нэг зэрэгэлдэх сумын галдан химих хүнд зарагдсан хөл алаг үрээ тэр сумдаа төрүүлсэн дуулдав. Гаваад бэлгэлсэн алаг үрээч гэсэн мөн сумандаа төрүүллээ. Аюур хүү дуураа дагуулan адуунд явах зураа хүүдээ хандаж, "За миний хүү сонс. Аав нь чамд нэг л зүйл хэлэх гэсэн юм. Азраг адуу ясаа дагдаг юм. Харин гүү бол цусаа дагдаг. Тэгээд ч хурд эхийн талтай илүү удамшдаг юм. Чи аавыгаа ажиглаж байгаа байх. Би алаг азрагныхаа охин төлөөс хүнд огт зараагүйг." Адууны сүл тиймэр азаргандаа байдаг ч адууны амин сүнс нь гүүнүүдэд байдаг юм. Өөрөөр хэлбэл охин адууг сүргийн манлаа гэдэггүй ч адууны үндсэн шин чанар бол гүүндэл байдаг хэмээн сургаж явлаа. Учир нь 3 хүүгээсээ арай илүү адуу маланд амьтаа гэдэг утгаараа дугартаа илүү их адуу маллах арга ухаан морь уух шинжих талаар заахыг хүснэ. Арилжаа хатраатай хөл алга моринд хилтгийхэн сууж, алсын бараа тийш харт шидэн, морины тэлмэн явдалд сэтгэл өндөр явах энэ хүн бол Гава болоо. Тэрээр насны хэмнэл хэдийн 30 гарсан ч гэсэн морин дээр явах залуу хүнээс илүү жавхаатай аж. Түүний бодолд гэгээ нарны туяа адил нэн өндөр байх нь. Саяхан аюур ахих нь хүү дугарна тэднийхээр буугаад мордохдоо, "Гава ахаа, таны алаг азрагны чинь төл бас л сайхан унгнууд байна шүү. Би сая адуугаар чинь ороод ирлээ" хэмээн буугаад мордсон хойно Гава нэлээд бодол хийлж сув. Муу өвөө минь л намайг хүний дайтай хүн болоход тусалсан да. Ямар ч байсан өвөөгийнхөө үлдээсэн буйнаар нь наадаж байгаагийн хэрэг бүтэж. Гавагийн алаг азраг сумандаа 2 төрүүлээд байгаа билээ. Азраг болохоос өмнө бага насандаа 2 удаа аман хүзүүлж 1 удаа төрүүлээд байгаа юм. Нэг хэсэг уяаг нь олохгүй байсан ч аюур ахыхаа зөвлөгөөг авч алаг азрагныхаа уяа заслыг олсноос хойш Гава сайн наадаж байгаа ажээ. Тарлан цасны сүүлч хэдийн хайлж газрын хөрс цасны усанд нэвт норжээ. Уулсын бараанаас унаар уягдаж зэрэглээний хөлд алсын бараа цайвалзна. Хаярсан тэнгэрийн зүүнээс улбар туяа хаалгаар шагааж буй хүүхэд адил уулын ороогоор халтхан өндийжээ. Өглөөгөр адууны бэлчээр явж байхад нь аюурт гүнчил өвгнийг бий барсан гэж төвөөс хүн ирж хэл дуулгав. Гава аюур 2 төв орж ажил төрөлд нь оролцоод хэд хоноод буцах болж ажил төрөл нилээд ууж ирсэн хойно нь гүнчлийн хүүч үлтэм, "За аюур, аав чамд ярьсан байхаа. Надад ч гэсэн хэлсэн. Бид хэдэж бүгд номын мөр хот хүрээ бараадчихлаа. Энэ аав юм нь бий болгосон хэдэн малыг нь устгахчих гэхэд хайран байна. Яаж ийм зүйл хийж болох вэ? Манай хүү Бацүх гэж адуу малны хорхоотой хүүхэд байдаг юм. Даанч нас нь бага юм аа. Энэ жил дөнгөж 12-тай. Даанч нас нь бага байна. Би хүүгээ ямар ч байсан 10 жилийг нь төгсгмөр байна. Тэр болтол хэдэн адууг нь чи харж байхаас" хэмээн шууд тулган хэлчихв. Аюур ямар үгүй гэлтэй нь биш. "Тэгхээс" хэмээн дуугарав. Ямар аргаар чүлтэм эхнэрээ зөвшөөрүүлж дөнгөсөн юм бүү мэд. Хойтон зуны амралтаар нь Бацүхийг аюуринд ирүүлэхээр болов. Өглөө эртээ салхи сэрүүгээ дээр нь морио хөдлөхөөр мордсон Гава наран сүрэг халиурах өндөр ургасан ногоон дундуур эргүүлсээр салхитаахан эрэглээ. Өвөөгийнхөө үлдээсэн халуун хушуутай буйнаар сүүлийн хэдэн жил овоо наадчихсан тэр. Сэтгэл зүрх нь энэ амжилтандаа ханах нь ягаачгүй. Морио хөслөөд уяан дээрээ ирж буугаад бүснээсээ хусуур аман хусах зураа өвөөгийн минь хилдэгч үнэн байд шүү. Манай энэ алгууд яс хөнгөнтэй учир уяан амархан орж амархан гардаг учир нэг их холын уяа хэрэггүй гэснийг дурсан саналаа. Наадмын урд орой Гава хідэн морьдоо аван хөнгөн өвстэй газар хооллохоор уяан дээрээсээ мордох гэж байтал дээд гол уруудаад 3 морьтой хүн уяан дээр нь ирж буусан нь энэ голын хамгийн дэггүй чих халууцуулж явдаг хөхт орлог мөн надмид довдон гих 3 залуу байлаа. Гавагийн хөхт орлогоос бусд нь нэг үеийн залуучууд учир Гава тэр 3-аас яаж салах гэж бодол хийлв.
Хөхтөрлөг уян дээрээ буухтаал хөл дээрээ тогтож ядан гуйвад шонгийн модноос морио хааш яаш уймар аядчихад. За минь дамар. Уяа хөнгөн морь хурднуу гэхтэн уяанаас тайлсан морио уях гаваа. Мэндэ морь хурдан уяа хөнгөнүү гэхэд хөхтөрлөг шүлсээ пил хийтэл уяан дээр хаяад. Танаахны алгууд байгаа цагт наадмитын уяачид нар үзэж наадамд хусуур хавчулж явах эрхгүй болж байгаа юм шүү. Би яах вэ? Унааны хідэн адууга уйсан нэртэй шонгоос дүүжилж, шороо идүүлж уралдуулдаг хүн шүү дээ гэхтэн гаваа дотроо энэ хог худлаа согтож хэрүүл уруул хийх гэж яваа хүн байна. Наадмын урд орой ямар бэлэггүй юм хэлдэг хоггүй гэж бодоход нь бодлыг нь гадарсан мэт хөхт орлог. За чи яах вэ? Уян дээр нэгмөө архичин олон юм ярьлаа гэж цээрлэж байгаа байлгүй. Гэхдээ би хэлэх гэснээ хэлээд явнаа. Наадмын дэвжээ олон шүү. Танай алаг адуунууд ямар ардын төрийн наадмыг өмчлөөд авчихсан биш. Хөхт орлог байг гэхэд энэ голын унаг ардын төрийн наадамд төрүүлэх цаг ирнэ гэд дагуулж ирсэн хоёрлууга дэм авах мэт харахад нь нөгөө хоёр нь дуугарсангүй. Энэ хөхт орлог бол жамганы дүү. Жамган мөн хөхт орлог ах зундуу нарын хул хонгор голдуу адуунд нь нэг үе сайн давхиж байсан ч сүүлийн хэдэн жил ганц нэг айргаас хэтэрхээ байв. Атаач хүнээс итгэл давчдаж явдаг хойно хөхт орлог согтуугаараа далимдуулж үг хайж яваа нь энэ ажээ. Гаваа дуугарсангүй. Хэрдээ уурыг нь хүрэх гээд чадаагүй хөхт орлог уяан дээрээс нь мордон давхиулж одохдоо согтуугаараа далимдуулан нилээд чихэнд таагүй хүүтэн үгс шидэж байгаад явлаа. Тэр шөнө гаваа өвөөгийнхөө морь уях шинжих эрдмийн талаар ярьж байсныг нэхэн саналаа. 3 овоо тэгш морь хурдан байдаг гэлцдэг. 3 овоо гэж чухам биеийн айлгсхийг нь хэлээд байна гэж гаваа өвөөгөөсөө лавлан асуухад өвгөн эвхэд тайвнаар морины хөхлийг боодог толгойн овоо яс. Хар сэрний залгаа, олон уулзахын залгаа 3-ын хоорондын зайн тэнцүү байхыг тэгж хэлдэг. Үнэхээр 3 овоо тэгш морь хурдан байдаг нь үний юм билээ. Миний муу шаазгай алаг азарга яг энэ шинжинд бүрдсэн хүлэг байсан да гээд гавааг харах зураа. Хурдан адуугаас туурайгаар нь шинжиж мэдэж болно. Чи хүү минь хараа байлгүй. Морь мал худалдаж авах гэж байгаа хүн хамгийн түрүүнд туурайг сөхөн харж байгаа нь анзаарэгддэг. Ер нь туурай бэрний талыг илтгэдэг. Жаахан зузаан туурайтай, өсхийн өндөртэй адуу бяртай байдаг. Нимгэн хумс бүхий туурайтай, хурдтай нь хулангийн туурай шиг гой онгойсон хурц шөвгөр үзүүртэй байдаг. Тэм адуу хөлийн хурдтай байдаг л да. Гаваа ихэд шимтэн сонсох зураа. Өвөө, хурдан морины шинж ер нь ямар байвал илүү хурдтай байх болоо гэхэд өвгөн. Хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө ярьдаг юм. Өвөө нь бол хөлийн хурдтай гэхээсээ илүү холоос барьж уралддаг адууг шинжиж сайн адуу байна гэж боддөг юм. Жаахан уяаны ажил ихтэй л болохоос уяа гарна, уяа мултрна гэсэн ойлголт ер нь бага. Тэгээд ер нь хурдан адууны олон шинж бий л дээ. Өвөө нь бол хамгийн түрүүн биеийн хийц, хэлбэр, хөлийг нь л хардаг да. Давхилтын тэр нь олон янз шүү дээ. Газар тэрч хараадаг, туулаа харайлттай адуу ихэвчлэн хөлийн хурдтай байдагч цуцалд ихтэй байдаг юм. Харин хөлн бүдүүн туурайн цомгоор адуу бол цуцалд багтай, төвчээр сайн байдаг юм. Өвөөгийнх нь адуунууд ер нь энэ талдаа л орох байх. Шаазгай алагм нь гараан дээрээс гарахтаа сугран гарч чаддгүй ч зул задарсан хойно нэг нэгээр нь барьж уралддаг байсан да. Азраа адууны сүр сүлд нь дэл сүлэндээ байдаг гэж өвөө та хэлж байсан. Таны шаазгай алаг ямархуу дэл сүлтэй байсан бэ гэхэд өвгөн санж алсын хараа тавиад. Алаг азарга минь их өтгөн дэл сүлтэй байсан. Хөөрхий өөрөө нэг их том биетэй адуу байгаагүй юм шүү дээ. Хуучны зарим нэгэн хөгшчүүл дэл сүл ихтэй адуу хурд багтай гэж ярьдаг юм. Гэхдээ миний алаг азарга минь бүр сүүл нь бөөн сүлтэй болчихсон. Би сүүлийг нь боох гэж бөөн сүүлийг нь ноцолтож байж салгадаг байлаа штэ. Тэгэхээр
Хурдан адуунд дэл сүүл нэг их нөлөөлөхгүй байхаа гэхэд нь өвөөгийнхөө амтд ярианд орсон гаваа улам нэг сониучрхан. Хурдан моринд зүс хамаатай юу гэхэд өвгөн инэв хэлж. Зүс хамаарсаад юу шалах вэ? Харин арьс бол магадгүй. Зузаан арьстай адуу уяхад ажил их ордог гэж ярьдаг юм гэчгээд гаваад хандаж. За миний хүү, өвөө нь хэдэн жил амьдраач. Чамд дэм тус болох ганц хүн чинь аюур ах чинь юм шүү дээ. Өвөө нь аюур ахыг нь багаас нь дагуулж морь уух шинжих аргад суралцуулсан юм. Ер нь өвөөгөөс чинь илүү болж байгаа юм шиг байна лээ. Тэгэхээр миний хүү, өвөөгөөсөө сурч амжаагүй зүйлээ аюур ахаасаа сурна үз. Монгол хүний нэг сайхан чанар үр хүүхдтэй арга барилаа өвлүүлдэг явдал юм. Өвөө нь аюур ахад нь мэддэг чаддаг бүхнээ л заасан. Харин чамд өвөө нь чаддаг бүхнээ л заана. Чиний аз миний зол байвал өвөө нь хэдэн жил наслах байлгүй хэмээн инээмсэглээд. Хамгийн гол морь ууж байгаа хүн ам гарч болохгүй. Хүнтэй муудалцаж болохгүй. Уйсан унсан хүүхдээ гомдоож болдоггүй юм шүү дээ. Адуу хийдий хүн шиг ухаангүйч эзэндээ итгэсэн хүлэг мориндоо итгэсэн унаач хүүхэд хоёр бол хурдлан да. Сүүлдээ олон жил уягдсан адуу хүүхэд хоёр чинь уяачаасаа илүү уяач болчихдаг юм штэ. Миний шаазгай алаг манай том хүү самдан хоёр яг л тийм болчихсон байсан да хэмээлээ. Өвөөгийнхөө хэлсэн ярьсан бүхнийг нэг бүрчлэн нэхэн санаж дурсамжаа хөглсөн гаваа мижид гудаах үед төр дуг хийгээд болсон мордоо эрэглээ. Шөнийн нам хүм анирыг цочоож хажууханд шахуу хярс чарлахад тогтуухан эдээшилж байсан адуунууд сэртхийн толгой өндөлгөж чимээ анирдаад буцсан эдээшлв. Гаваа маргааш өглөө сумын төв дээр аюур ахтайгаа тааруул тэрээр гаваад хандаж аминчлан чи сонсвоо. Цаад жамган наваан хөхтөрлөг энтер чинь гаднаас баахан адуу авчирсан сурагтай. Хурдан адуу юм байхаа. Энэ жил алгууд биш хул хонгор адуу төрүүлнэ гэж хөхтөрлөг ярьж явсан сурагтай да. Үнэн байж магадгүй гэв. Гаваа харин дотроо үл тоож. Тэр адуунууд манай эндхийн газар шиг хүнд газар давхихгүй гэж хэлсэн нь аюур. За, манай энэ хідэн адуугаа дөрүүхэн уйчгаж дээ. Тэгээд л үл тоосон шинж гаргаж байна гэж бодов. Санснаас харин хөхтөрлөг жамган нарын үнтэй авсан адуунууд хурдалж чадсангүй. Гаваа нэг айраг нэг төрүүтэй харин аюур нэг төрөө хоёр айрагтай буцлаа. Нутгийн олны ам санжийн хүүхдүүдийн наадам болчихлоо гэж зарим нь атаархлын ганц бараан үг унахсан нийгэм байвч наадам сайхан боллоо. Манай тойгийн голын алгууд л төрүүллээ хэмээн баярлаж бахархсан хүмүүс ч бас байлаа. Алаг азрах хол тасархай төрүүлж наадмын дэнжийг дөрөгтөл ард олныг баярлуулав. Харин энэ үед баярлахгүй багтаж ядан атаархал нь оволдсон хүмүүс байсан нь жамган хөхтөрлөг зэрэг хэдэн хүмүүс байлаа. Аюур хоёр хүү дугар сүрэнжив хоёроо дагуулan их сунгаанд уралцчаад буцах замдаа гаваагийнхаар буулаа. Гаваагийн мордыг үзээд аюур сэтгэл хансан шинжтэй. Болж байна. Би чамд юу хэлэх вэ? Өөрөө мэдж байгаа байлгүй гэв. Тэр орой уян дээр морь малны тухай нилээд ярьж байгаад хоолцоо идчихэд явцгаалаа. Шаазгай алаг азраг нас бий гүйцэн хойноо жил дараалан 5 төрүүлчгээд эд нас бий тэгшэрсэн үедээ хөлийн шүрмсэн тасарч уралдах боломжгүй болов. Харамссан сэтгэлийн буйд тамиртай тэнхээтэй дээр хэдэн төл авхан дээр гэж бодсон аюур угшил удамтай хэдэн гүүгээ хураалгачхаад хэдэн төл авах минь гэж сэтгэлийнхээ буйд бодсон нь зөв бизээ. Ерхөг найгсан хүндийгээр хоёр морьтой хүнд эргүүлэх нь аюур хүү дугартайгаа яваа нь энэж. Дугар хүү хэдийн насанд хүрч. Тэрээр 8 төгсөөд өөрийн саналаар илгээлт өөртлөн мал дээр гарсан бөгөөд одоо аавынхаа туслах адуучин хийж буй. Намрын тархан адууны хөлөөр болсон тоос дээшээ хөөрөн сарниж гагцгүй дэрэгтэл хадрах адуун сүргийн хөлийн чимээ талыг дүүртэл нүргэлнэ. Шаазгай алаг азраг адууныхаа сүүлд дэргүүлнэ. Аюур алаг азаргаан харах тоолондоо өөрийн муугаас алаг азаргаа хөлгүү болгочихлоо гэж харамсна.
Алаг азарга нийтдээ сумын наадамд 8 төрүүлээд хөлийн шөрмсөн суусан учир уралдаагүй билээ. Харин алаг азарганы төлөөс дөнгөж нас нийлж буй гаваагийн алаг азарга, галдангийн алаг азарга гэж 2 алаг азарга тойргийн хідэн сумандаа байнгын төрүүлж байгааж. Үүнийг сонсоод аюур өөрийн алаг азаргаа төрүүлсэн мэт баярлдгаан нуух юм. Харин аюурд үлдсэн алаг азарганы төлөөс ганц нэг гайгүй давхимаар үрээнүүд байгаач аюур ер нь жаахан насыг нь өгсөөж байж уралдуулах нь зүгээр гэж бодоод байгаа лээ. Учир нь бага адуу хүл балбах гэмтэх явдал нь их элбэг болохоор хаширсан хэрэг ажээ.